За энэ өдрийн мэндийг хүргье. Нэр дэвшигч нарын материалтай танилцсан дэмжиж байгаа. Гэхдээ тодруулаад асуух зүйлүүд бол байна. Та хэдийнхэн бас саналыг сонсомоор байгаа юм. За эмч сүүлийн хэд хоногудад эмч багш нараас бусад 14,000 гаруй төрийн албаагчныг цомгтгоно гэсэн мэдээлэл бол одоо гарч ирлээ. Тэгээ зүгээр та хэд маань мэдээж төрийн албаны тухай хуулийг мэдж байгаа. Тэгээ төрийн албаны одоо ерөнхий шалгалтыг өгөөд тэр дотор нь ажиллаж байсан хүний хувьд 62.1-ийн 4-р залтыг заавал одоо сануулъя гэж үзлээ. Тэгэхээр төрийн байгууллага хэрвээ татан буурдах юм бол, өөрчлөн байгуулагдах юм бол эсвэл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоонд хасагдсан тохиолдолд цалин хөлсөө буруулахгүйгээр мэрэгжлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих эсвэл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэрэгших. Энэ хугацаанд урд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах эсвэл 3 сарын цалинтай тэмцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас авна гэж. Тэгэхээр энэ хуулийн заалт мэдээж хэрэгжих л баг л та. Тэгээ яг энэ 14,000 төрийн албан агчийг цомгох асуудал нь болохоор давхарцсан оронтой их байна гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр төрийн албаны зөвлөл дээр бүх салбар яамдууд өөрсдийнхөө ажлын албан тушаалын тодорхойлолтыг батлуулдаг. Тэгээ энэ баталж байгаа субъект нь өөрөө давхартлаа харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол хариуцлага төрийн албаны зөвлөлийнх юм шиг. Тэр энэ асуудал дээр ер нь ямар бодолтой байна, саналтай байна. Ялангуяа би улсын хурлын тамгын газарт маш олон жил ажилласан төгс цэнгэл нэр дэвшигчээс яг энэ асуултууд дээр хариулт авахыг хүссэн юм аа. Тэгээ дараагийн асуулт нь болохоор одоо миний санал асуух гэдэг зүйл нь улсын хурлын дарга амар хэсгэлэн даргын санаачилсан шүүр ажиллагаа гэдэг 5 ажиллагааны хүрээнд явсан тийм. Энэ бол ерөөсөө шинээр хууль тогтоомж одоо бий болгоод хэрэгжүүлэх гэсэн биш. Бага хууль хэрэгжих ёстой. Төрийн албанд шаардлага хангаагүй албан агчдыг яах вэ гэдэг дээр шүүр ажиллагаа бол хэрэгцсэн. Амжилттай сайн хэрэгжсэн гэж бол би боддог. За тэгэхээр энэ одоо энэ шүүр ажиллагаа гэж нэрлээд энийг заавал хүчтгээд ингэж явах шаардлагагүй. Ер нь төрийн албаны хуулийг хөдөлмөрийн хуультайгаа ер нь одоо хэрэгжүүлээд явах ёстой. Тэгэхээр энэ одоо шүүр ажиллагааг өргөжлүүлээд явах юм уу эсвэл хуулийн хэрэгжилтэндээ яг анхаарад явах юм уу ер нь яг ямар арга хэмжээ бүгдээрээ авах ёстой юм. Тэгээ яг түрүү Батэрдэн гишүүний хэлснээр ер нь бол төрийн албан одоо ажиллаж байгаа төрийн албан агчдаа хамгаалж өмөөрсөн байр суурьтайгаар л энэ үгээ бол хэлж байгаа юм шүү. Тэгээ төгс цэнгэл нэр дэвшигч энэ хоёр агуулга тэр өөрийнхөө байр суурийг илэрхийлээрэ. Тий. За. Төгс цэнгэл нэр дэвшигч хариулт өгье. За, уян гишүүний асуултанд хариулъя. За, сүүлийн үед бол төрийн албан агчдын тоог бууруулах асуудал хэрэгжиж байна. Энэ бодлого зорилтыг бол хэрэгжүүлэхдээ бол нөхцөл байдлыг бол цогцоор нь харах шаардлагатай гэж бодож байна. Энд бол төсөв талаасаа, хүний нөөц талаасаа, тэгээд бүтөвц оновчлол талаасаа, за чиг үүрэг хариуцлагын талаас нь цогцоор нь харах ёстой. За, төрийн албан агчдыг бууруулах замаар төсвөө хэмнэх зорилго тавьж байгаа бол урсгал зардлын бүтцийг бол наривчлан судалж, за мөн бусад зардлын бүтцийг бол хамтд нь харгалзаж илүү оновчтой шийдлийг тооцоолох нь бол зүйтэй гэж бодож байна. Одоогоор төрийн албанд нийт 226,859 албан агч ажиллаж байна. Энэ нутгаараа цалин хөлсний зардлын төсөвт 19.4%, харин цалин хөлсний зардал нь урсгал зардлын 13.6%-ийг бол эзэлж байгаа тул нийт төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд үзүүлэх одоо нөлөө нь хязгаартай байж болох юм. За хүний нөөц талаасаа бол төрийн албан агчдын тоог 9% бууруулах нь бол ойролцоогоор. За гүйцээж хариулъя 1 минут. Төрийн албан агчдын тоог 9% бууруулах нь ойролцоогоор 14,400 орчим хүний ажлын байрыг хөндөөх тул энэ шийдвэрийг бол хэрэгжүүлэхдээ бол төрийн албаны хүрээ тогтолцоо хаанаас нь ямар зарчмаар гэсэн нарийн төлөвлөлт хийх шаардлагатай гэж бодож байна. За бүтцийн оновчлол талаасаа бол төрийн үйлчлэгийг одоо хэвийн тасралтгүй хөрөх гэд одоо зайлшгүй шаардлагатай албан тушаал орон тооны тооцоолыг бол эхний үед хийх шаардлагатай. За үүний дараа чиг үүргийн давхарлалтай төрийн өөрөө зайлшгүй гүйцэтгэх шаардлагагүй гэж утсан чиг үүргүүд юу юм? За мөн хувийн хвшилд одоо шилжүүлж болох чиг үүрэг албан тушаалын тоог цөөрүүлэх замаар зөв суурьтай тооцоотой оновчтой шийдэл бодлогыг хэрэгжүүлэх ёстой. За чиг үүргийн хариуцлага талаасаа бол ажлын байрны бүтцийн шинжилт хамаарах үйл явц нь бол олон талын нөлөөллийг бол урьдчилан тооцох шаардлагатай. Тухайлх юм бол хүний нөөцийн хөдөлгөөнөөс хамаарат бол дагаж олгогдох тэтгэмж одоо нийгмийн даатгалын сангаас үзүүлэх үйлчилгээ, нийгмийн халамжийн зардлууд бол нэмэгдэнэ. Эдгээр зардлыг бол урьдчилан тооцож
одоо хэмнэлтийг бодиттой үр дүнтэй одоо харьцуулсан судалгаа болгож одоо хариуцлагатай хандах шаардлагатай гэж үзэж байна. Шүүр ажиллагаа. За шүүр ажиллагаа хэрэгжээд тодорхой. За нэмэлт 1 минут. Гүйцэж хариулъя. За төрийн хэн шалгалтын хуулийн өрөөнд шүүр ажиллагаа амжилттай хэрэгжээд явж байгаа. За энэ ажиллагааны үр дүнгууд гараад явж байгаа. За тэгээд ер нь бол энэ хэрвээ би төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдоод очих юм бол одоо төрийн албаны үйл ажиллагааг одоо оновчтой чиг үүргийн давхардалгүй одоо хяналт шалгалтыг тодорхой болгох энэ одоо шүүр ажиллагаа гэх мэт үйл ажиллагаанд бол өөрийнхөө хөв нэмрээ оруулаад одоо идэвхтэй санаачлагтай ажиллана гэж хариулъя. Энэ одоо төрийн албанаас 14400 хүн чөлөөлнө гэд өчигдрөөс эхлээд засгийн газар төсвийн тодтолтой холбоотой асуудлаас яриад эхэлчлээ. Тэгээ энэ яг ямар албан хаагчдаас яаж чөлөөлөх гэж байгаа талаар та нарт мэдээлэл байна уу? За төгс цэнгэл нэг давж мэдээлэл өгдөө. Энд чинь төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчлэгээ, төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг их олон төрлүүд байгаа. Нийтээр нь хамруулад яваад байгаа. Мэдээж төрийн үйлчлэгээ багш эмчээс бол оронтой цөөлөх ямар ч боломж байхгүй. Одоо өнөөдөр дутагдaltaй байгаа салбар шүү дээ. За хариулт өгье. 4-р эндэр. За амрас гишүүний асуултанд хариулъя. За Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолд төрийн албаны шинжилгээг хийж чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш эмч нараас бусад төрийн албан агчдын тоог 9% бууруулах замаар бол зохистой хүчтэй чадварлаг төрийн албыг бэхжүүлнэ гэж энэ тогтоолд дурдж энэ хүрээнд засгийн газар одоо өчигдөр одоо сангийн сайд мэдээлэл хийж илээ. Тэгээд төрийн албан эмч багш сувлагчаас тусна гэхээр одоо өнөөдрийн байдлаар 24 оны нэгдсэн тоон үзүүлэлтээр бол төрийн албанд одоо 21350 төрийн захиргааны албан агч буюу 9.4% нь за 49071 буюу одоо 46.1% нь төрийн тусгай албан агч байгаа. Тэгэхээр эндээс тооцоолоод 9%. За дээрэс нь одоо 150 мянган төрийн үйлчлэгээний албаас одоо багш эмч сувлагчийг хасаад дүнгээ харьцуулаад тэрийг нь 9% гэж тоо гаргасан болов уу гэж би хөвдөө бодож байна. Төрийн захиргаа 21350, тусгай 49071. Тэ 49071. Ингээд нийт дүнгээрээ бодох юм бол 70000 байгаа. За төрийн үйлчлэгээ маань бол одоо 150 гаруй 156 мянга байгаа. Тэгэхээр тэндээс эмч багш нараа ассан дүнгээр тооцоод 14400 гэдэг тоо гаргаж ирсэн болов уу? Одоо наадхаар чинь төрийн захиргаа 21000, төрийн тусгай 49000 гэдэг чинь нийлээд 80000. Тийм ээ? 70000. 70000-аас 9%, 7200 орчим. 6300. Цаана нь 14400-аас 6300 хэр 8100 төрийн үйлчлэгээний албан хаагчид дээр чөлөөлөх ажил явагдах юм уу? Тийм задаргаа нь байна уу байхгүй юу? Эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ тогтоолын үндэстэг хэлэлцүүлж яхад тодорхой судалгаа юмнуудыг танилцуулсан. Тэр судалгаанаас дурдъя. Энд бол захиргааны албанаас 10% буюу 2153, тусгай албадаас 25%. Энэ болох дээр сүүлийн 12 жилийн хугацаанд 70%-аар өссөн бүтэц давхардалтай цахимжих боломжтой бүтээмжийн үнэлгээ сул гэсэн удаас тусгай албадаас 25%. За үйлчлэгээний албанаас 9% буюу 3658. За улс төрийн албанаас 9% буюу 340 гэсэн тоо судалгааг хилцүүлгүйгээр ярьж ирсэн. За, иргэдэд харин